Өдрийн мэнд төргий. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 2040 он хүртэлх Монгол улсын хөгжлийн хувилбар ба стратегийн хилцээ төслийг боловсруулж олон улсын төлөөлөгчдийн дунд хилцүүлсэн. Энэ төсөөл зөвхөн Монгол улсыг эдийн засгаа яаж хөгжүүлэх үү гэдэг дээр хөшөөрөг болох ёстой. Харин Монгол улс ямар бодлогоор энэ төсөөллийг хөшөөрөг болгон ашиглах нь эрх хэрэгчдийн зөв шийдлээс шалтгааллах уу? Бид ер нь уул уурхаагаас хамааралтай эдийн засгаа яаж эрсдэлгүй хөгжүүлэх үү? Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг яаж татах вэ? Хамгийн гол хүндрэл бол бодлогын хүндрэл, улс төрийн хүндрэл байгаа гэж хөвдөө бодож байна. Ер нь энд байгаа хөрөнгө оруулагчид, энд ирсэн хөрөнгө оруулахыг эрмэлзэж байгаа хүмүүс ойлгож байгаа, мэдж байгаа. Монголд хөрөнгө оруулалттай холбоотой эдийн засгийн гол чиглэлтэй холбогдсон хуулиудад тодорхой тийм сайн биш хуулиуд гарч хөрөнгө оруулагчдыг үргээсэн ийм хандлага байна. Монголын хувьд 3 янзын ийм төсөөлөл яригдсан байхгүй юу? Жишээлбэл манай улсын эдийн засгт өнөөдөр хамгийн чухал асуудал бид нар энэ уул уурхайн ашигт малтмалаа зарж чадах уу? Зарахад амархан байвал яах юм? Хэцүү болчихвол яах юм? Нэгдүгээр. Хоёрдугаар эдийн засгаа бид төрөлжүүлж чадвал яах юм? Чадахгүй яах юм? Ер нь аль руу Монгол явбал юу болох вэ гэдгийг ярьсан юм л да. Хөрөнгө оруулалтын хуулиа өөрчилж 11 сар батлаа штэ. Энэ бол маш том чухал алхам. Гэхдээ энэ маань бас хангалтгүй байна гэдгийг бид бас ахаад өнөөдөр зах зээл биднийг яаж харж байна? Бид нөрөө хөрөнгө оруулалт яаж орж байна? Эсвэл Монголын үнэлгээ Монголд хэрэгжиж байгаа энэ уул уурхайн олон төслүүд дэлхийн том биржүүдээр арилжаалагж штэ. Энэ үнэлгээ маань хэр явж байна гэдгийг бид хараад бас л хангалтгүй байна. Бид дахиад өшөө ажил хийх хэрэгтэй юм бэ. Тэгжиж бидний зах зээл дээр дахиад итгэлээ сэргээх хэрэгтэй. Зүгээр газараа ухаал тэгэл түүхэд газарчаа нийлүүлээд энэгээр бол бид эдийн засаг гэж үзэхгүй. Бидний гол зорилго гэхэлэр үнэхээр уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, аль болохоор эдийн засаг гэдэгт оролцогч иргэн бүрээ хамрах ийм л эдийн засгийг зорж байгаа. Яг ийм эрүүл эдийн засгийг үнэхээр энд л ярьдаг. Энэ бол уул уурхайн чуулга уулздаг шүү дээ. Эсвэл тодорхой нэг уул уурхайн бүтээгдэхүүний чуулга уулздаг шүү дээ. Эсвэл тодорхой нэг орны нэг бүс нутгийн тодорхой зорилготой хөрөнгө оруулагчдын чуулга уулздаг шүү дээ. Та бүгд ер нь хөгжих боломжтой байна. Хөгжихдээ бол зөвхөн биднээс хамаарах бус олон нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр бид хурдан эсвэл удаан хөгжих ийм нөхцөл байдал бол бас үүсэж болцсохгүй юм байна. Тэгэхээр энэ дээр Монгол улсын дотоод хүчин зүйл болон гадаад манай зах зээл дэлхийн хөгжилтэй холбоотой энэ хүчин зүйл бүс нутгийн асуудлуудыг тусгаж байгаад 3 загварыг бол гаргаад ирсэн байна. Тэгэхээр тэр загваруудыг өнөөдөр бид нар очиод эцэслэж дэлхийн нийтэд танилцуулна. Энэ загварууд нь бол өөрөө яг ингэн тэгнэ гэсэн үг биш. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татгаас гадна Монгол улс эдийн засгаа хөгжүүлэх бүтцээ гажиггүй болгож эдийн засгийн хөгжлөө төрөлжүүлэх нь нэн чухал гэдэг санаачлага дэлхийн эдийн засгийн чуулганаас гарсан юм а. Тэгэхээр сүүлийн 3 жилд уул уурхайн баялгаас үүдэлтэй өндөр өсөлттэй байгаа Монголын эдийн засгийг цаашид тогтвортой, эрсдэлгүй хөгжүүлэхэд ямар арга зам байна вэ? Монгол улсын эдийн засгийн өсөлт бол хүнд маш өндөр сэтгэл төрүүлэхээр дэлхийн дахины чихийг дэлдийлэхээр тийм өндөр байна. Гэхдээ энэ бол учир дутагдaltaй. Яг л Монгол улсад бүтцийн гажиг үүсчихэ. Тэр нь 96 харьцан 4 гэснэг 2 тоогоор илэрхийлэгдэж байна. Тэр нь Монгол улсын эдийн засагт уул уурхай цаашдаа хэд их даван байлгах нь. Монгол улсын экспортын бүтцэд уул уурхайн бүтээгдэхүүн 96 үйлдэлсэн 4 болчихвол энэ бол гажиг бүтцийн гажууд л. Тэгэхээр яг энэ дэд бүтц энэ орон сууцчлуулалт энэ их барилга бүтээн байгууллага явагдаж бүр эхлэх энэ мөчөд бид нар тэр яг ногоон хөгжлийн ногоон элементүүдийг энэ шийдвэр бодлогуудад оруулж өгөх юм бол дараа нь байгаль орчин нөлөөлөл нь 20-30 жилийн дараа хамаагүй багаар гарч ирэх байхгүй. Ягаад гэвэл уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө 15, 20, 30 жилээр явж байж үр ашгаа өгдөг. Маш их том хөрөнгө оруулалт шаарддаг. Ялангуяа бие хөрөнгийн уул уурхайн үйлдвэрлэл гэдэг бол маш том. Тоног төхөөрөмжүүд, төмөр тийм ээ. Труба маш их юм шаарддаг. Тэгээ тийм их хөрөнгө оруулж ирчээд тэрний өгөөжийг 10 хэдэн жилийн дараа амсах гэж байгаа хүмүүс их алсыг харсан том тооцоотой байдаг. Тийм учраас уул уурхайгаа хөгжүүлж байгаа орн аль зэрэг улс төрийн хувьд тогтвортой эдийн засгийн нөхцөл нь хүлээн урдчлан хийж болох үс байх эсхээс тухайн орны
эдийн засгийн хөгжил, ер нь эдийн засгийн байдал нь хамаардаг гэдгийг өнөөдөр монголчууд бид яг өөрсдийнхөө нүдээр харж байна. Бид хэдүүлэх нэ монголчууд цөөхүүлээ маш их том баялаг дээр сууж байгаа. Бид энэ баялгаа хамгийн хурдан ард түмэндээ ашигтай өгөөжтэйгээр яаж ашиглах вэ гэдгийг л сайн бодох хэрэгтэй. Хамгийн зөв зүйтэй, тааламжтай хууль эрх зүй, мөнгө санхүүгийн орчин бүрдүүлэх юм бол бид хөгжсөн орнуудыг 10-20 жил бүрэн гүйцэх юм боломжтой байна. Тийм болохоор зэрэг одоо уул уурхаан дээрээ бид нар ухаантай, ухамсартай ийм хууль эрх зүйн орчин бүрдүүлээд ухаантай, ухамсартай, уул уурхаатай байх хэрэгтэй байна. Гэхдээ Монголын эдийн засагт багагүй хөрөнгө оруулах оюу толгой төслийн даалгаврын санхүүжилтийг шийдвэрлэх хэсгээс бас манай эдийн засгийн орчин хамаарна. Харин Монгол улсын засгийн газар оюу толгой төсөл хэрэгжүүлэгч компанитай энэ онд тохиролцоо хийж чадах уу? Оюу толгой төсөл амжилттай явж байгаа төсөл эхний үе шат бол хугацаанаас өмнө амжилттай дууссан. Баяжуулах үйлдвэр маань ашиглалтанд орсон, экспорт гаргаад эхэлсэн. За энэ 2014 онд бол одоо бүрэн хүчин чадлаараа ажиллах эхний жил гэхэд бол Эрдэнэтээс хулд авсан ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа. Даалдуурхан бүтээн байгуулалт бол хийгдэж байгаа. Гэхдээ санхүүжилтийн бэрхшээлийн улмаас төр зогссон байгаа. Гэхдээ энэ бол огт хийгдэггүй гэсэн үг бол биш. 30-аад асуудал байсан. Олоодаа уулзсан эцэст бол ер нь ихэнх шийдэгдсэн байгаа. Одоо тулгамдсан 2 том яаралтай шийдэх 2 асуудал үлдсэн байгаа. Тэр нь бол хоёр тал бол аль нь асуудлыг шийдэх урагшаа бий. Төслийн амжилттай энэ төслийнхээ амжилтыг одоо энэ эсцийн сааруулахгүйгээр цаашаа явуулдаг бол хоёр тал бол хоёулаа байр суурь нэгтэй байгаа. Тэгэхээр эндээс оюу толгой төслийн хэрэгжилтийг гацаанаас гаргасан цагт Монгол улсын эдийн засагт багагүй хөрөнгө орж ирэх нь харагдаж байна. Харин Монгол улс уул уурхаагаас орж ирж байгаа баялгаа хэрхэн зөв зүйтэй арга замаар хөгжил дэвшилтэд зарцуулах вэ гэдэг нь бас нэг том асуулт. Үүний хариултыг зөв зүйтэйгээр гаргахад дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нэг талаараа томоохон хөшүүрэг, арга механизм олж авах талбар болж өгнө. Эндээс харин юуг санаачилж, юуг төсөөлж ирэх нь Монгол улсын эрх баригчдын хүчин чармаалтаас хамаарах юм а. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үйл ажиллагааны нэг төлхүүр хэсэг нь харилцаа албан ёсны боломжуудыг нэмэгдүүлэх зорилготой 15 нийгэмлэг байдаг. Эдгээрээс бүс нутгийн түншлэл, стратегийн түншлэл, Global Shapers, Young Global Leader, иргэний нийгэм гэх мэт нийгэмлэгүүд дэлхийд дахинд үйл ажиллагаа таниулан гарч ирж байна. Эдгээрээс Монгол улсад ч гэсэн тодорхой түвшинд амжилт гарган үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмлэгүүд байна. Олон хотуудын Global Shapers-уудаас хамтарч санал бодлоо солилцож мөн бас одоо хэрэгжүүлсэн төслөөрөө бас зарим үед бас өрсөлддөг гадаадын бас төслүүдтэй. Энэ дотор бол хамрах хүрээ хүндээ яг зин төсөл маань хүрч ийн үгүй юу те ямар аргаар яаж хэрэгжүүлж ийн гэх мэтчлээ зүйлүүд. За дайны дэлхийн ер нь бол те танилын холбоо гэж бараг хэлэхэд болохоор яа тэгвэл арга хэмжээний зорилго за энэ хүү байгууллагын хийдэг энэ ажлууд бол улс төр бизнес ингээл хооронд нь олж байна. Гэхдээ ямар ч л байсан нөгөө уулздгөө олсуудыг нэг ингээд зэгт уулзуулдаг ч гэдэм үү те ашиг сонирхлоор нь тодорхой хэсэг бүлэг хүмүүсийг нэгтгэж чаддаг. За Монгол дахь шейперүүдийн хувьд гэвэл нэгдүгээрт нь шейпер маань эхлээд за шейпер гэдэг энэ байгууллага маань хамгийн оновчтой залуучуудад тохирсон ийм оролцооны боломжийг олгож байгаа хамгийн гол нь. Түүн дээрээ үндэслээд илүү системийн, илүү өргөн хүрээнд бодлогын одоо нөлөөлөл үзүүлснээрээ илүү одоо нийгэмд бодтой илүү бас чанартай сайн өөрчлөлтүүдийг оруулахыг зарж байгаа. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын залуу үеийнхэн ч мөн дэлхийд дахины сайн сайхан ирээдүйн төлөө хүчин чармаалт гаргаж байна. Дэлхийн эдийн засгийн энэ том интеграцаас Монгол улс үр өгөөжийн зөвл ашиглах ёстой. Цаашид Монгол улсын төрийн тэргүүний оролцоог улам нэмэгдүүлж, тус чуулга уулзалтанд нэгдэх аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэх нь нэг талаараа Монгол улсад ашигтай. Нөгөө талаараа энэ том интеграцаас олгож байгаа бүх боломжийг манай улс хэр үр дүнтэй ашиглаж, ажил хэрэг болгох уу? Эдийн засгийн өсөлтөө ямар арга замаар дэмжиж хөгжүүлэх үү гэдэг нь Монгол улсын сонголт. Энэ жил Монгол улсын 2040 он хүртэлх хөгжлийн хувилбаруудыг дэлгэрүүлж хэлцэх учраас
2014 оны дэлхийн эдийн засгийн чуулга Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдолтойг онцолж хэлмээр байна. Бид үзэгч та бүхэндээ Давосын чуулга уулзалт гэж чухам ямар ач холбогдолтой уулзалт вэ? Монгол улсад ямар ашиг тустай? Бид энэ байгууллагын үр өгөөжийг яаж ашиглавал эдийн засагт маань сайнаар нөлөөлөх үү гэдгийг энэ нэвтрүүлгээрээ тайлбарлаж харуулахыг зорилоо. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.